Ажид ихт компанитай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулагдаад жил гаруй хугацаанд ажилласан. Өнөөдөр одоо дүнгээ танилцуулж засгийн газрын хуралдаанаас Эрдэнэт үйлдвэрт тодорхой чиглэлүүдийг өглөө. За үүн дотроо нэгдүгээр ажид ихт компани 34%-ийг одоо Эрдэнэт үйлдвэр эзэмших хамгийн анхны буюу 2014 онд байгуулж байсан гэрээгээ биелүүлэх одоо энэ үүрэг чиглэлийг бол нэгдүгээр өглөө. За ажид ихт компани 2003 онд байгуулагдаад 2009 онд хувьцаа эзэмшигчид нь өөрчлөгдөд 2013 онд Эрдэнэт үйлдвэртэй анхлан гэрээ байгуулж овоолго ашиглах нөхцөл нь үүсчихсэн байдаг. Ингээд 2014 онд байгуулсан гэрээ нь бол 34%-ийг нь Эрдэнэт үйлдвэр эзэмшихээр гарч ирсэн. Харамсалтай нь 2015 онд Эрдэнэт үйлдвэрээс гарсан ажлын хэсэг уг гэрээг дүгнээд Эрдэнэт үйлдвэрт ашиггүй учраас эзэмшлээсээ татгалзах нь зүйтэй гэдэг ийм шийдвэр гарсан байдаг. Тэгэхээр уг шийдвэрийг хүчингүй болгож, уг шийдвэрийг гаргаж байсан албан тушаалтнуудыг бас хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж үзсэн. Яагаад вэ гэхээр өнгөрсөн 8 жилийн хугацаанд Ажид ихт компани нийт борлуулалтын орлого нь 535 орчим сая долларын борлуулалтыг хийсэн байдаг. Үйл ажиллагааны зардал бол маш бага хэмжээний зардлыг гаргасан байдаг. Яагаад бага гэж юм гэхээр энэ өөрөө үүсмэл орд байдаг. Үүсмэл ордыг бий болгоход Эрдэнэт үйлдвэр 500 орчим сая долларыг зарцуулж бий болгосон орд учраас энэ ордыг ашиглаад олсон орлого бол зүй ёсоор Эрдэнэт үйлдвэрт тодорхой өвн шингэж байх ёстой гэсэн энэ зарчмын үүднээс хийж байна. За хоёрдугаарт өнгөрсөн 8 жилийн хугацаанд эзэмшиж олох байсан орлого буюу алдагдсан боломж 34% ногдох ашгийг 8 жилийн хугацаагаар нь нэхэмжлэх энэ үүрэг чиглэлийг бол өнөөдрийн засгийн газрын хуралдаанаас Эрдэнэт үйлдвэрт бол өглөө.